Өглөөний минь 40 орой шөнө Балид ирээд тэгээд буудалтаа буучсан байгаа. Тэгээд одоо өглөөнийхэн цайнд орох гэж байна. Бидний энэ буурсан буудлаас бол Харис гэдэг нэртэй 40 буудлаасаа ингээд 10 минут яваад ирдэг юм лээ. За өглөөний цай ямар байгаа санаарт харуулъя. Энэ ийм юм байна. Индонез бол угаасаа мэдээж ойлгомжтой гэж будаагаараа амар юм. Сайн байна уу, нэг таньдаг хүн байна. Будаагаараа бол ингээд амар алтартай юм байна. Будааг бол өстой төрөл төрлөөр л ингээд агшаадаг юм байна. Мэдээж энэтхтэй адилхан маш олон төрлийн ингээд амтлагчтай юм байлээ. Миний ингээд хүмүүс шарсан байна. Энэ хайраа энэ 3 зайд зүлчиж аваарай ч шиг. Корсант байна. Оо энэ бичлэг хийгээд байгаа юм байна. Сайн уу? Сайн уу? Өөрөө спонсор гэж амжих. Гээд юм ногоотой юм байна. За ерөнхийдөө бол нэг лөө айгүй юм найрцаг хүмүүс байдаг. Балигийн хүмүүс бол үнэхээр найрцаг юм билээ ингээд хөтөч нь бол маш найрцаг юм билээ. За манайхан би ингээд цайндаа орлоо. За энэ ингээд тэр өглөөний авсан цай. Гоё юм байна. Тий, майн. So Bali is part of Indonesia, yeah. Indonesia is archipelago country. So we have almost 16,000 islands. Yeah? One of them is Bali. Yeah. So we are maritime country. We have a lot of oceans. Yeah. And then one of them is in here that you are here now in Bali. Right? So the major our religion here is Muslim, but only in Bali is Hinduism. Yeah. I'm gonna talk. Yeah. That's all. 자, 멸치를 피해내. 자. За аяллахаа эхний өдөр Батман гэдэг энэ сүм дээр ирчихсэн байгаа. За сүм маань бол ийм харагдаж байна. Тэгээд орохдоо бол хүний 50,000 рупи төлдөг юм бэлээ. Тэгээд дотроо бас их олон үзэж харах юмнууд байгаа юм байна. Тэгээд Индонез бол хиндүү шашинтай. Тэгээд тийм учраас ер нь байшин барилга гэдэг ихэнх юмнууд нь бүгдээрээ ийм бурхан шашны ийм архитектур дизайнертай юм байна. Ийм орж ирчээд явж байна. Ингээд гараараа шууд бурхнаа уралдаг юм байна штэ. Үнэхээр шашинлаг ингээд гараараа шууд бурхнаа ингээд уралдаг юм байна. За ингээд дотгошоогоо ороод үзүүлээ. Нэг бүр амар том бол биш. Гэтэ бол дайчгүй юм байна. Ингээд бүх юм нь ингээд ийм бурхантай юм байна. 11 хар гэдэг байна. Үүдэндээ нөгөө сая бүхний хаалгынхаа төлөө уулзаа. За тэгээ. Таад гоё нойроо тийшээгээ цаашаа орж юм. За хэр том юм? Нэг амар том шээ. За. Чи одоо яг нөгөө нэг нутгийн хүмүүсийнх нь одоо мөрөглөө үйлчдэг газар. Зөв. Одоо ийшээ мөшөө дандаа мөрөглийн ширээнүүд байгааз. Гоо тэнцээ нэг мөрөглөө. За. Одоо ингээд Индонезид ингээд явж байгаа штэ. Тэр гол манайхаа ийм тавгийн эдэг шиг юм байгаа. Энэ бол ингээд өглөө болго ингээд бурхттай өгж байгаа. Одоо бид нар цайны дээж өргөдөг шиг өргөдөг юм байна. Тэгээ ингээд ордгоо. За. Гэтэ Индонез бол ингээд юу юм бэ? Одоо ингээд халуун орнуудыг ботход бүр нэг амар юм бас бөхчөн болвол бас биш юм байна. Тэр нь бас гоё юм байна. Одоо энэ сүм дотроо ингээд явж гин. Ерөнхийдөө бол ингээд жуулчд бол маш их байдаг юм байна. Тийм учраас анхаарах зүйл бол ерөөсөө миний түрүүний хэлсэн эдээнийхээ дээжийг ингээд тавьсан маа штэ. Тэрэн дээр нь л ерөөсөө харах хөлөөрөө хамаагүй хурж болохгүй. Тэгээд энэ хөлнийхөө энэ өвдгийг ерөөсөө гаргаж болохгүй. Эмэгтэйчүүд нь тэр ингээд хажуудтаа үйдэг юм ээ. Эрэгтэйчүүд нь тэр өвдөлтөө ингээд үйдэг юм байна. Энийгээр яхаа. Би явахаар гэж байна.
So you want За одоо бид хэд бас яг энэ одоо балид байрлал сармагчингийн одоо ари руу орж байна. Гэтэ эдний сармагчингууд айгүй омглон гэж маш их манай гайд айлгаж байна. Юм хүм булаадаг, ууртай тэгээд ер нь юм аксессуар идэлтэй ингээд үлдээгээрээ гэдгийгсэн. Одоо энэ толгойг оож тавсаад орж байна. Тэгээд ирээдүйн орчин бол яг л нөгөө нэг мэдээж ногоон байгуулсан чинь маш ихтэй. Тэгээ бас оочтой юм байна. Тэгээд хилээдээ түнгээсээ аваад за тэгээд дотор нь юу байгааг өргөсөөлөд бүтээрээ гоё орж үзье яа. За сармагчингийн ой руу орж ийн. Гэхдээ юм агуу юм шиг байна манайхаа. Гинт ингээ шууд ой модтой явж ийснаа араасаа яач тийм юм. Ийм хонглоор ордгийм байна. Энэ уртлын энэ хүүхдийн бичтэй энэ влог хийж байгаа энэ маань энэ ганаад гэснээр намайг бас давхар шоолоод байгаа байхгүй бичиж байна арай энэ ганаг. Энэ сармагчин бол ингээл явж явах юм байна. Бод ингээд явж. Оо яа нээр муухай чанаргүй болчих. Ер нь бол одоо ингээд Монголоос өөр газар бол ийм байхгүй ингээд юу нь яг онцлог байна те юугаараа мөнгө олох боломжтой байна гэдгийг нь мэдэн гутлаасаа жижигхэн талбайч бай нэг ширхэг амтанч бай хамаагүй шууд ийм гой бүтээн байгуулалт хийгээд үүгээрээ мөнгө олоод буцаага жуулчдыг ингээд татдаг ийм сайхан үзэг харах юм хийж өгч чадж байгаа нь бас гой мундаг байгаа юм л та ерөнхийдөө бол сармагчингууд нь хардаа ингээд хүмүүсийн өссөн юм ингээд идээл угаасаа бүр ингээд хүмүүстэй байсараад амар дасцсан тэр сурцтай юм байна өө. Яа за эргэн тойрон болоод ерөөсөө би одоо дахиад ингээд хэлээ. Бали бол угаасаа л ойлгомжтой юм. Маш гоё юм. Дандаа бурхадтай. Тэгээд ингээд энэ заслууд нь үнэхээр гоё юм бэлээ. Үхлийн бурхны сүм аа гэж. Энэ авч нөгөө нэг офшорын газар байдаг. Тэгээд одоо нөгөө насварсан хүмүүсээ авчирж ингээд заалгадаг юм. Манай сонсон мэт оршуулгын газар байдаг гэж. Үхлийн бурхтууд. бол яг энэ ямар газар вэ гэхээр вэ штэ энэ бол ингээд ариун устай газар гэсэн. Тэгээд ариун ус нь одоо энэ доороос ингээд булиглан ориглон гарч ирж байгаа. За тэгээд энд бол мэдээ сайхан бүхний хүснэ, шинэ амьдралаа шинчлэхийг хүсэж байгаа, хайр дурлал хүсэж байгаа. Тэр бүхнийг одоо энэ баличууд энэ дэр шивнэж, шившиж шинэ амьдралыг эхэлдэг байх нэ. За ер нь энд бол тэгтээ нэг юм ус ихтэй байгаа учраас маш их юм бөхчөм чихтэй юм байна. Та хэд манаас дараа ингээд ийшээ ирэх юм бол ер нь эндээс гараад хувцас солино л гэж бодох хэрэгтэй шүү. Тэгвэл нэлийн хөлдөрж байна. За өмнө нь ингээд энэтхгийнхаа влогоор та нарт нөгөө хиндүү шашинг ингээд ярьж байсан шүү дээ. Гэхдээ Индонезид байдаг одоо энэ хиндүү шашин бол арай өөр юм байна. За юугээрээ өөр вэ гэхээр үсээ ургуулдаггүй юм байна. За тэгээд бясалгал одоо нөгөө нэг усанд орохдоо хүртэл зан үйлүүд нь өөр юм байна. За энэ болохоор хиндүү шашны одоо хамгийн чухал одоо шүтээд байгаа нөгөө бурхан гэсэн үг. За тэгээ ямар бурхан ингэж шүтдэг вэ гэхээр Шива бурханы ингэж шүтдэгэ гэсэн үг. Шива бурхан нь болохоор одоо нэг өмнө нь ингэ ярьжсэн шүү дээ. Энэтхэгд бол төхөр ундаг байсан. Энд бол ингэж морь ундаг юм байна. Тэгээ бис нэгээд анх удаагаараа энд аялал зугаалж ирж байгаа учраас ганц нэг юм буруу ярьж иж магадгүй ойлгоорой. Гэтэ ингэ мэдээж хөтжийнхаа хэлсэн юмнуудыг бас та хэдтэй хэлээд байгаа шүү. Шива бурхан бол ерөөс яг энэ хиндүү шашин шүтэж байгаа. Индонезийн одоо энэ Балид амьдарч байгаа хүмүүсийн шүтдэг бурхан. Балигийн захыг харуулъя. Зах дээр нь ингээд аим гой юмнууд бас байд юм байна. Одоо орж ирээ харж л байна л та. Би энэ цүнхийг ингээд Вьетнамаас авч ирсэн байхгүй. Гэтэ энд бол бас ингээд амар их төрөл төрлөөрөө байд юм байна өө. Тийм салбайтын сав энэ ундаа онгойлгогч байна. Тавг байна. Тэр хардаа зүүд манагч. Энэ хардаа боо биш хардаа. Оо сони юм байна тас. Энэ хардаа хавх байна. Сав юу л эний чинь чавхах байна шүү дээ. Гээ чавхддаг шүү дээ нэг. Ян зэнцэн гой юмнууд байдаг юм байна. Энэ нөгөө нь ингээд энэ гарандаа зүүдэг бугуувч шүү дээ.
Оо ингээл бүгж мөгшнүүд ингээл төрөл төрлөөрөө ингээд байдаг. Эднэр ингээд сэлвэр. Гэтэ бали бол үнэхээр яг энэтхтэй адилхан юм байна. Бүр бүх юм нь ингээд адилхан юм байна. Одоо эднэр чинь ингээд бүгдээрээ ингээд гар хийцнийх байгаа. Lucky, lucky. Тэгэхээр гоё юм зөндөө байт юм байна оо. Тэгээ гол нь эднэр чинь бас ингээд тийм ч амар үнэтэй биш байхгүй юу? Тэгэл одоо энэ ингээд бурхны юмнууд ингээд байна. За дахиад нөгөө ингээд энэ бүучнүүд нь халуу. Ингээд тэгтээ эднэр бол мэдээж ориг ингээд алтмалт бол биш л харагдчихлаа л да. Прада өчтөр. Нэ? Прада өч. Prada вэ, LV вэ, Gucci вэ, Dior вэ. Тэгээ ер нь бол ингээд баг байхгүй юм бол угаасаа алга байна өө. Энэ хардаа хясаан тавгнууд байна. LV-гийн тавчиг байна. Энэ хардаа Hermes-ийн углааш байна. Ста. Янз янзын юмнууд байдгийн байна. Эдгээр бол одоо ингээд энэ цүнхнүүд бол ингээд амар алдартай байгаа байхгүй юу? Амин. Итгэрстэй. So take this how much? 350. За би бас яаж зүгээр байх вэ? Ийм нэг юм авчихлаа. Цүнх авсан. 150 рубигээр авсан. This how much? Hey. Madam, this how much? This 350. 250-ийн энийг авчдаг юм уу? Энийг аван гутлаасаа нөгөө өмдөө өмсөөд те. Гоё харагдах юм шүү. Ямар энэ? Энийг сонирхох юм уу? За ээж. Эднэрсээ юм амар сайн буулгад юм байна. Like this yeah. Ноо. How much? 150 давыг нэ яа. За нөө 200 давуул ав гинэ. Энд ч 200-аас хямдрахгүй мэн араас гоохгүй байна. Тэгэхээр саяны хямдхан байсан юм шүү. Тэгээ эднэр бол ингээ юм амар сайн буулгадаг байхгүй юу? Сая би одоо ингэж байгаа байхгүй юу? За одоо ийшээ оръё. 450-аас гээд нэг сувенир авдаг байхгүй юу? Тэгсэн чинь шууд үгээгүй үнэтэй гэсэн чинь за тэгвэл 250 даа 250 даа гэж шууд тэгж байгаа байхгүй. Тэгэхээр та хэд бас ирүүл юмаа сайн буулгаарэ. Тэр хэрэгтэй юм байна. Тэгэл ер нь бол яг загварууд нь яг адилхан юм байна. Одоо ингээд тог тасарсан мэт ийшээ явж явах юм байна. Загварууд нь энийг аваад өмсчмөр юм уу өмдөн дээрээ тэнийг үү? Сони юм тий. За. Нэг иймэрхүү юм байна. Сая заяа ингээд энэ одоо нэг могоочл гарсан мэт ингээд дээгүүр нисчмсэд ингээд явангууд могоочи ингээд хөвлөгээр явах юм учраас аваар услах гард ингээд байгаа штэ. Тэгвэл би сая ийм бүгж авчлаа. За тэгэн утлаасаа энэ хараа. Эмэг. Далаа дээр зүүн маргааш. За тэгээд дахиад хардаа балигийн цүнх авсан. Эднэрсээ ямаа бүр амар нэмдэм юм заяа. Яаж мэдсэн мэхлэр гэж яах вэ? Энэ ингээ 350 гэж ийсэн тий? Тэнгууд хямдрсараагаа цааш шүүл 100-аар авчиж байгаа байхгүй юу? Тэнгууд энэ 200 гэсэн би нэг 45-аар авсан. Ийм л байна. Ийм л байна да. За тэгээ балет ирэх юм бол юмнуудаа сайн хямдруулж аваарай. Балет ирэх юм бол юмнуудаа сайн хямдруулж аваарай. Окей.